сайн байна уу? Дуутай гэр бүлийнүүдэд Усын спорт сургалтын төв Баянзүрх дүүргийн Усын спорт сургалтын төв рүү явцгааж байна. Гэр бүлээрээ. Минийхөө усан цэлэх гэж байгаа тий? Тийм, том усан цэлэх гэж байгаа шүү дээ. Тийм. За энэ зам энд хүрээд нэг жоохон хэцүү зам руу орсон юм аа. Шүү. Тэрхтэйгээ явж байгаа. Игүүн ухнаас гарахтаа жоохон даарах учраас тэргээ аваа явж байгаа юм. Тэгээд ч нэлээ орой болчих таарах байх. Тэргээ салгаад байна. Чнуудаа гаргаад гадуур чнуудаа юм. Эртэчүүд нь энэ хийх юм тий. Яасан бэ нэрээ? Игүү юм уу хаач. За, ингээд дотроо бас нэг шүүгээтэй болохоор амар юм тий. Гадуур хуцаа уудэнд хийчээд дотор хуцаа болохоор юу ачсан. 31 аа. Хуцаа тайлаад салаад хийгэр юм байна. Тэгээд дүүшинд орчоод тэгээд цаашгаа бассейн руугаа ордог тий. Одоо бид нар чинь бассейнд яаж ордгийг мэддэг болчих тий. Эдний хайгуу гоё ингээд түрүүн гангаас нь гоё ягаад. Амар гоё. Энийг дагуулж шүү. Усан дээр хөвөг тэгээд амьсгалын дасгал хамгийн анхан шатны хичээл явагдаж байгаа. Усан дотор амьсгал аваад орлоо 3-5 секунд амьсгалаа төвчтэй. Усан дотор амаараа мөн хамраараа амьсгалаа үдээгээд гаргалаа. Гарч ирээд амьсгалаа авлаа. Аваад орлоо. Тэгээд хоёроо үдээгээд авлаа. Аваад орлоо. Хас амьсгалаа үдээж гаргалаа. Сайн байна. Тэмцэх одоо болж байна. Анашгаа усан дотор амьсгалаа үдээгээрээ. Усан дотор үдээгээрээ. Хүүхдүүд ихэвчлэн бассейн гэхээр айдаг шүү дээ. Яагаад гэвэл гүнзгий хүлэг өрөхгүй те.
тийм шалтгаанууд байдаг. Өөр шалтгаан байдаг уу айдаг? Хүүхдэд том хүмүүс бас айдаг уснаас айхайцтай байдаг одоо үнгийн усан доор үзээгүй ийм их цэвэрсэн усан доор үзээгүй. Тэгээд айцаа дахин тулд усан дээр хүмүүст тоглоом усан дотор ахгуулах хүү. Яг 8 настай хүүхдүүд хийчихсэн гоо. Усан тоглож айцаа гардаг. Усан дотор хүүхдтэй цагтай ингэж тэгсүүдтэй тоглоом тийм байдаг. Хам хүмүүс болохоор ахгах тэгээд усан дотор хүмүүсийн бодлоо. Одоо энэ манаас 6-аас үргэж байгаа үү? Аха. Айгуу мундаг техник сурцсан биз дээ, тий? Одоо эргэж сурж байгаа юм. Оо за. Оо бүр загас шиг яваад өгдөө. За чи нэг эргээд үзээч. Удахгүй наага шиг ингээд амар гоё надан гахаас илдэг болох бах та. Баянзүрх дүүргийн усан спорт сургалтын төвийн усан сэлтийн хичээл заадаг салжуулагч багш байна да. Найданд орж Эрдэнэ эзэг гэдэг намайг Баянзүрх дүүргийн усан мэсэн маань 12 онд ажилтнанд орсон. Нээлттэйгээд ажилласнаас хойш ажил хийснээс хойш ерөнхийдөө би энд ажиллаж байгаа. Одоо нийт 7 жил бараг ажиллаа явж байна гэсэн үг болж байна. Тэгээд энэ хооронд ерөн бодоод манай Баянзүрх дүүргийн иргэд эрүүл чирэгжих талаасаа илүү үйлчлүүлдэг болсон л доо. Харангуй одоо гэж хичээлээсээ илүү гэр бүлэрээ ерөнхийдөө спорт гэхээсээ илүү чирэгжих талаараа тэгээд манайх чинь 13 оноос эхлээд нэгсэндээ бас энийг чирэгжих юу ч гэсэн бас спорт талаас нь хөгжүүлээ. Дүүргийнхаа нэрийг гаргая гэдэг үгээс дүүргийнхаа бассейн дээр дүүргийнхаа одоо ярилцж байгаа хүүхдүүдийн дунд одоо дугуйлан гэж хичээллүүлээд эндээсээ одоо тэмцээн авралдаанд ордог. Дээрээс нь яг зөвхөн хүүхдүүд гэхгүй ахмадууд маань хүртэл ордог. Уламжлалтууд болгоод явдаг. Юуны цэргийн баяр Мартин амираар томчуудынхаа дунд тэмцээн явуулдаг. Хүүхдийн баяраар хүүхдүүдийнхаа дунд тэмцээн явуулдаг. Ийм уламжлалт тэмцээнүүд намар болохоор бас одоо үйлчлүүлж байгаа байгууллага хамт олоннуудын дунд тэмцээн явуулцдаг. Ийм нөгөө бүр ингээд жил болгон уламжлалт болгон явагддаг тэмцээнүүд маань байгаа л да. Бассейны багш болсноор илүү их нөгөө ард жаргалыг мэдэрдэг гүйлээ би одоо. Яг чи ажил руугаа ороод ирэхээр айгүй илүү юм жаргалтай болчихдээ шүү дээ. Тэгэл нэг за ингэж би эхлээд чадахгүй яана айдаг гэж байгаа хэрнээсээ сурах гад ирсэн хүмүүс чи илүү их амар дуртай. За ингэж би одоо ч айгүй гоё болцоо. Одоо тэгээ сэлээ сурцаа. Одоо энэ сэлтэй гэдэг ингээд өдөр ирэх тусам нөгөө нэг усандаа дурлаад ерөнхөн ингээд эхлээд орохдоо айцтай ажлын сүүл рүүгээ дурлаад яг усандаа дурлаад ирэхээр бүр ингээд уснасаа бараг хөөгдөж гардаг болдсон шүү дээ. Хөгшин залуугүй хүүхэдгүй үйлчлүүлж байгаа хүмүүсээсээ илүү их аз жаргалыг мэдэрдэг гэхүүл тийм наад жаргалтай болчихдог учраас тийм тэгээд орж ирж байгаа хүмүүс маань хүртэл нөгөө айж ийн гэж ихэж орж ирчээд тэгээд сэл зурчаал ингээд яадаг болохоор тэр хүмүүсээ хараад илүү их хайртай аз жаргалтай болдог л доо. Яста гоё ажил хийм ээ наа. За Өөрөөр дадлах сэлтийн хөдөө ажиллагаа амжилтын цогц заагдаж байна. Анхан шатны хичээл дээр заагддаг байгаа. За цадаад одоо хөдөө Ундрага хөдөөж 2 өдөө нийлүүлээд үлмийгээж үлмийж шинэ зүгээр тусдаа ингээд үлээ. Шинэ зүгээр
Гүйж шодон, арсасан, нуруугаараа хутахгүй шүү. Биээс ирүүгээ усан дээрээ тавь. Ирүүгээ усан дээрээ тавиад амаа баг зэрэг ус руугаа ороод амаараа усаа үдээчээр юм гоо. Үдээ. Усан дотор амаараа үдээч. Зүг. За нүүрээ ус руу ороод та харъя. Нүүрээ ус руу ороод сэлгэд хамгийн гол нь амьсгал ахгүй юу? Гүгэлтийг болоод ингээд аанда биеэ судлаад хөвөөд өгөхөөрөө болчдаг. Амьсгал болохоор хамгийн гол нь амьсгалаа зүг болсон байхад хөл гар хоёр аанда ихсэн болоод явчихдаг. Маш хурдан амьсгаа гаргачаар буцаад маш хурдан авах шаардлагатай гарна. Тэгэхээр удаан тайван гаргаад усаа мэдрээд гарч ирж ажуухан амьсгалаа аваад буцаад орохоор арай ихтэй амархан хөлбөн болоод ирчихдэг. Тэр эхлээд оронгуудаа жоохон сандарчгаараа жоохон бие чангарчаад идэв. Аль бол бие судлаад өгөхөөр усан дээр бие маань ус чинь ерөөсөө ингээд бие судлаад өгөхөөр ингээд өргөө төгчдөг өөрөө. Чангалаад авах гэсэн доошоо татаад идэг. Яг нэг амар ухаантай гэх юм уу ус маань өөрөө яг айгүй тиймтэй. Ус чинь ер нь мэдээлэл хадгалдаг, дамжуулдаг гэдэг байна. Тийм харин ер нь албад тэгдэг гэдгээрээ ч тийм үү ер нь албад айгүй хүнийг амар хурдан хүлээгээд авдаг. Одоо энэ хүн биеэ судалж гэнэ үү, чангалж гэнэ үү гэдгийг амар хурдан хүлээгээд авчаа. Сандраад биеэ чангалаад явбал доош нь татаад байгаа юм шиг яг ингээд хөднөөс юм зуурцсан юм шиг санагдаад. Тэгэхгүй ингээд биеэ сулцгаад ерөөсөө ингээд бөвөөд ингээд үлдээд байгаа юм шиг бөвөөд идээд явчих шүү дээ. Аюу гэдэг чинь адилхан нэртэй юм байна та хоёр. Тэгээд усанд орохоор манай охин айгүйх ядраад ах энэ чи анх тэгжсэн нөө. Тэгээд сүултээ тааболсон. Сүултээ ядаргаа болцсон нөө. Одоо тэгэхээр чи усан дотор энэ урт замаар нэг удаа биш нэлээд удаа явж чадна те. За одоо нэг үзүүлэх үү. За. Сая нэг тэмцээн болсон шүү дээ. Нэрээ улсын авраг болсон тийм. Улсын авраг. Өсвөр үеийн идэрчүүдийн улсын авраг болсон. Тийм. 19 багийн 250-аад тамирчид орсон. 4 төлөвлөөр нийт эмэгтэй 137, эрэгтэй нэг 115 тамирчин орсон л доо. Тэгээ ер нь багийн дүнгээр манайх 6 дээр орсон. Нэг алтаа 2 мөчөө 5 хүнтэй орцоод ирсэн. Тэгээд манай спортын мастер нэг хамтангийн ариун тамир маань Өнгөр хотноо бодох дэлхийн залуучуудын
жилийн ах. Өнгөрт бол. Тийм өнгөрт. Хизээ болох уу? 8 сард. Тийм. Тэр бол эндээ бэлтгэлээ амсгаа тийм. Энэчнээс ерөнхийдөө нөгөө хамт өнгөрлөө тэмцээнд явах хүмүүстэйгээ хамтнаас одооноос эхлээд бэлтгэлтэй гараад хэлчихэж байгаа л да. Сэтгэл хүсэж байгаа. Тэгээд гэр нь хол байгаа ч юм уу эсвэл аав ээжтэйгээ заавал хамт ирмээр байдаг. Аав ээж нь завгүй тийм хүүхдүүдэд юу одоо гэр бүлүүдэд юу гэж хэлэх вэ? Заавал нөгөө нэг заавал 7 хоногийн 3 өдөр гээд байх шаардлагагүй. Заавал 7 хоногт нэг өдөр ч гэсэн гэр бүлээр хурж ирээд амралтын өдрийг зүгээр нэг гэр бүлтэй нэг сайхан амралтын өдрөө яг гэр бүлээрээ хурж ирээд нэгэн цагийг гэр бүлээрээ усан дотор өнгөрүүлээд илүү их амралт нь үр дүнтэй болоод хүүхдүүд нь аав ээжтэйгээ илүү их ойр дотно болох болов гэж боддөө штэ би. Бүр хол одоо 22-ын төчөө дайрах тэр баян зүрхийн төвчөө идэх байдаг хүмүүс болоод эрдэнэ хүмүүс байдаг. Бага насныхан болохоор жоохон явуулахад аав ээж нь хэдий санаа зовдөг боловч яг амралтын өдөр ээж автаа хүрээд ирвэл илүү сэтгэл амар. 7 хоногт нэг удаа ирэхдээ бие сайхан амгаагаад хүүхдүүдэд яаж их усан дурлаад яагаад гэдгийг ээж аавд нь илүү их ойлгох байх гэж би боддог юм байна. Тэгэхээр ээж аавд өөрсдөө яг хүүхдтэйгээ хамт гэр бүлээр ирээд ингэхээс юм байна, энийг хүсээд байсан юм байна. Хэрэг тэгвэл хүүхд нь тэр өдөржингөө баярлаад илүү ажиргалтай болох байх та тэр гэрээ. Тэгээ ус руугаа одоо зүүн болохоор монголчууд чинь манайхан Улаанбаатар хотынхоо дээр очиж ирсэн шүү дээ тий. Өглөө өдрөд болохоор тэгээд гэртээ даарж гэхдээ өвөл гээд бассейнд орох тусмаа илүү чирэлжиж илүү нөгөө эртвчтэй болно шүү дээ. Усанд заавал 100 орох ёстой биш. Өвөл зөнгөө ороод жилийн төлөвөө одорд ороод бие чирэгжүүлээд эргүүлжүүлээд заавал тогтмол тэгж явахгүй ч гэсэн 7 хоногт нэг удаа сардаа нэг 2 удаа ч гэдэг юм уу тэгж өөрсдийнхөө эрүүл мэндэд гэрүүлээрээ анхаарах нь илүү болов гэж боддог л доо. Тэр юу яаж штэ. Нэг одоо 4-5 ам бүлтэй гэр бүл байна гэж бодъё л да тий. Тэгээд танад одоо бүтэн сарын дорш ч юм уу эсвэл 3 сарын дорш гэдэг вакцин тийм юу байдаг юм уу? Үүний хөнгөлтийн саналуд байгаа шүү дээ. Гэр бүл угаасаа 20% хөнгөлөгдөг. Дээрээс нь тэр чинь нөгөө 3 сараар төлөвлөлт хэдэн хувь, 2 сараар төлөвлөлт 15, 3 сар нь 20% гэж байдаг. Тийм. Гэр бүл гэхээр заавал 3 хүн байх ёстой биш. 2 хүн байсан ч болно. Гэр бүлийн хөнгөлт аваад идэл явна тий. Яг хэдэн наснаас дээш хүүхдүүд өөрсдөө бие даагаад шууд орж болох вэ? Ерөнхийдөө нэг 6 настай хүүхдүүд эхлээд орохдоо заавал нэг аав ээжтэйгээ орох гэдэг талтай байдیں۔ Ер нь надад 7 настай хүүхдүүд арай илүү өөрсдөө бие даацсан байдیں۔ Гэхдээ 6 настай хэрнээсээ бие даацсан хүүхдүүд бас байна л да. Ер нь надад нэг эхний 2 оролтон дээр жоохон тэгж нэг эмээнгэн дүү ээжснээр тэгээд 3 дахь оролтоос эхлээд өөрсдөө чөлөөтэй явдаг болоод ирчихсэн л дээ. Энэ бол танад сургалт явуулдаг наснаас эхлээд өөрсдөө шууд аав ээж нь авчираад хүргээд өгсөн ч болох юм биш үү? Тэгээд орчин ихлээд дүүшиндээ за ингээд орно ингээд шүү тэгээ шүүгээд эхний 1-2 удаа болдог. Тэгээд нөгөө дүүшинд яг ингээд цагтаа ороод цагтаа гараа явчихдаг болохоор сургалт маань өөрөөсөө цаг тутам багш байж гэн. Тэр хүмүүс чинь багш нар нь орж ирэхдээ за одоо ингээд хөгжийн зүгээд айцтай одоо айцын жоохон дарна. Айц багтаа хүүхдүүд одоо шууд амьсгалын тасалаад эхлээд яачихна. Айцтай хүүхдүүд одоо шууд амьсгалын тасалын хийлгэж толгойн доош оруулахгүйгээр эхлээд зүгээр усанд нь тасгаад биеийн судлаад за одоо ингээд шүүгээд хөвгчтэй жоохон усан дээрээ дасгаж явуулчихна. Тэгээд дараагийнхаа амьсгалын тасалаад эхлээд заагаад гол нь нөгөө амьсгал байдаг учраас хамгийн эхлээд амьсгал заадаг. Сая битээр 6-аас 8 насныхныг онцолж бас ярьлаа шүү дээ. Одоо бүр баг 6-аас доош 5, 4, 3 одоо манай хүүчдэд 2 дөнгөж хүрсэн 2-3 сартай. Тэгээд тэр усан дотор ингээд удах тусам илүү чөлөөтэй болж байгаа нь харагдаад байгаа. Андаа ингээд нөгөө жоохон хүүхд чинь ээжийнхээ гидсэн дотор усан байдаг болохоор ерөнхийдөө хүн маань өөрөө хүний бие чи өөрөө 70% нь уснаас бүрддэг гэдэг нь шүү дээ. Тэгээд ээжийнхээ биеийн дотор усан дотор байдаг болохоор илүү усанд аягүй дуртай. Усанд илүү тайвширлыг авч одоо нэгсэндээ гидсэндээ орсон юм шиг ийм хурж байгаа гэсэн үг. Дээрээс нь 3 хүртэлх насны хүүхэд одоо хамрын доторх юм салт байдаг шүү дээ. Тэр нь битүү байдаг учраас хамарлуу нь ус орно гэж байдгүй. Тэгэхээр нөгөө нэг
хамарлуугаа нэг тийж одоо ингэж яатрахгүй. Тэгээ 3-аас жоохон дээшээ болоод ирэнгүүт нөгөөт нь ингээ онгоогоод ирчдэг учраас хамарлуугаа усруулчаа жоохон толгоо хийх дургу байх гэдэг талтай байдаг. Ер нь манайх болохоор 6-аас дээш наснд хичээл заадаг хэдий боловч бага насныхын эцэг эхчүүдтэйгээ хурж ирээд усандаа дасаад бие ингээд амраагаад ээж аваатаа амралтын өдрөө хурж иж ордог доо. Ер нь бага насныхын илүү ороход аяга байдаг. Энэ нөт танаа бассейн хэдэн хүн орох багтаамжтай байна? Ер нь цагт бол 15-аас 20 хүн орох ёстой юм. Тийм. Тэгээд сүүлийн жилүүд бол хүмүүс маань ер нь илүү сэрж, эрүүлж, зөв зохистой одоо цагийг өнгөрүүлэх гэдэг үүднээс ер нь хүмүүс маань илүү өсөж байгаа. Гэхдээ бид нэр аль болох боломжийнхоо гэрээс манай байгууллагч өглөө 7-аас орой 8:30 хооронд хүмүүсээ яг цаг тутамд хүлээж аваад үйлчлэлтэй юм л да. Тийм. Олон өвчтөд хичэд нэмэгдэж байгаа юм биш үү? Тийм, ер нь одоо нэмэгдээд байгаа. аваад гадуугаас ороод үлээгээд гаргаад явж байна. Dia sangat tertarik pada wow, keren.
Хятад юу гэж вэ? Эндээ метр 40-тэй. Эндээ болохоор метр майтай. Хачнуудаа аваарай хатаа. Энэ хинээс нэлээ. За гоё уу та. Хачмам. Хата ингэ хатаа. Ямар гэсэн бэ? Яг яашаа. Ямар байсан? Өнөөдөр юу хийсэн? Яасан. Яг үсэрсэн. Яг нэрээ мэдгүй л дээ. Тэгтээсэн. Багшаар зайлах гоё юм аа. Тэгээд би өнөөдөр болохоор юуныг нэлээд хөвөж юу аж сургах тийм. Тэгээд байгаа дөрөв баг яаж. Арчаа. Надад таслаач гэнэ. Тэгээд хараа болоогүй гадаа тэр дугуйнууд ингэ байж байгаа тийм. Эднийх ба штэ тий сакс тоглодог талбайтай гинэ энэ хоёр давхрынхаа энэ дээр хараа харж байна энэ дээр. Тэгээд энэ дээр талбайтай болохоор энэ дээр нь гарч нэг үзье гэж бодоод. Энэгээр гарч байна. Шинэ гарч байна. Дээр хүмүүс тоглож байгаа. Аюунах дээр гарах гэж байгаа тий. Гарна. Аюунах хайртай машинаа барьсан байгаа тий. Энэгээ хайртай машин мөн тий. Усандаа орчоод тэгээд гадаа нь талбай байдаг гэхээр доорын үцгээд гарсан юм. Араас гарч байгаа нь. Гой талбайтай юм байна. Хүүхдүүд тоглож байна. Баян зүрх гэрээ юу нэ? Баян зүрх. Гах. Баян зүрх. Бидний хаяг нь өстөө маш том харагддаг. Та нарт харуулъя заяа. Одоо ингэ харагдчих. Ингэж харагдана. Дугуйнууд явлаа. Бай бай. Бассейн дуусаа. Эдний аква фитнесийн тэгээд бас йогийг нь тэгээд бас саксны талбайг нь танилцуулнаа заяа та нарт. Тий, саксны талбайд хангалттай том юм. Би бол
бас сагсан дуртай. Тэгээд боломж гарвал энд ирж гоё тоглож байна. Эдийн одоо нэг танилцсан юм чинь. Нөгөө юу биш. Заалыг бодвол нөгөө чимээ шугаан гоё цораатай байхгүй дээрс нөгөө. Тэгээд энд нөгөө автозамаас хол болохоор бас агаар тэрхэн. Тэгээд энд тоглож өсөө гаргачаад орж игэл дүүшинд сайн ороод тэгэл одоо хичээл тартал октодоо сургалт оруулсан юм чинь. Тэгээд чи бас сэлц авах хэрэгтэй. Тийм ээ. Одоо гэрийн зүг гидэн годон цагийг маш зугаатай өнгөрүүллээ.